даваад хамаатны гэрийн арт талын уул руу хүл нүцгэн хамаг хурдаараа зугтсан. Сайн байцгаана уу? ДД ТV YouTube хуудсанд маань тавтай норил. Өнөөдөр би та нартай маш сонирхолтой нэгэн дугаарыг ярих гэж байна. Юу вэ гэвэл хойд Солонгос улсаас өмнөд Солонгос улс руу нэг биш бүр 2 удаа амжилттай оргон ирсэн нэгэн залуугийн бодит түүхийг, бодит болсон явдлыг ярих гад сууж байна. Хойд Солонгосоос өмнөд Солонгос руу 4 оргон гарч чадсан хүмүүс өөрсдийн оргож гарсан тухай бодит болсон явдлыг ярьдаг. Одоо уулзахаар явлаа гэсэн нэвтрүүлэг байдаг бөгөөд энэхүү нэвтрүүлэгт одооноос 5 сарын өмнө оролцсон Хойд Солонгосоос 2 удаа амжилттай зүгтэж гарч чадсан залуугийн орголтын тухай бодит болсон явдал солонгосчуудыг яг одоо маш ихээр шуугуулж байна. Би Хойд Солонгос төрсөн 2016 онд анх удаа Хойд Солонгосоос оргон гараад өмнөд Солонгост ирээд 3 жил орчим амьдарч байгаад 2019 онд дахин Хойд Солонгос руу ороод 21 хоногийн турш байж байгаад 2 дахь удаага дахин Хойд Солонгосоос амжилттай оргон гарсан Ким Ган-у гэдгээ. Одоо бол их сургуульд улс төр олон улсын харилцааны чиглэлээр сурж байгаа. Хойд Солонгосоос ороод Хятад эсвэл бусад дамжих орноор баригдаад буцсан хүмүүс маш их байхад 2 удаа ороод Солонгост ирнэ гэдэг байж боломгүй. Ер нь түүнд яг юу тохиолдсон бол? Үүндээ бол Солонгост ирээд сарын 4-5 сая вон олоод 3 жил ажил хийгээд маш сайн амьдарч байсан. Гэхдээ заавал буцаж Хойд Солонгос руу явах хэрэгтэй шалтгаан байсан болохоор өөрөө шийдээд өөрөө явсан байна. Ингээд өмнөд Солонгост маш сайхан амьдарч байсан тэр яагаад дахин Хойд Солонгос руу очих болсон юм бол? Маш сонирхолтой, аимшигтай, төгшүүртэй болсон бодит явдлыг та бүхэндээ яг одооноос ярьж өгье. Энэ бүх болсон явдлыг ярихын тулд хамгийн эхний удаа Хойд Солонгосоос орсон үе рүү очие. 2016 онд 22 наснда Хойд Солонгосоос хамгийн анх орсон. Яагаад зогтъя гэж бодсон бэ гэдгийг тайлбарлахын тулд 2011 он буюу 11 настай байсан үе рүү буцаж очих хэрэгтэй болно. Үнэндээ тэр Хойд Солонгост боломжийн амьдралтай тариаланчийн гэрийн хүү байсан бөгөөд бага ангиасаа ахуулаад ахлах анги хүртлээ онд сурч, үргэлж бүх зүйлд нэгдүгээр байранд ордог байсан. Хэцүү амьдралтай хүмүүсийн хажууд хамаагүй илүү боломжийн сайхан амьдарч байсан хэрнээ яагаад оргох санаа төрсөн бол? 2009 онд Солонгосын эрх баригчид нийгэмд тавих хяналтаас сэргээхийн тулд мөнгөн тэмдэгтийн шинжилэл хийсэн. Хуучин мөнгөний 100 вон шинэ мөнгөний 1 вонтой тэнцэж мөнгөн тэмдэгтийн үн 100 дахин буурсан. Улсаас 100 мянган воныг шинэ мөнгөөр сольж өгнө гэв. Тэгэхээр ард иргэдэд 100 мянган воноос бусад байсан бүх мөнгө нь үнэгүй цаас болон хуурж байна гэсэн үг. Тэр үед хүмүүс бусад мөнгөө зүгээр л усанд хаяж, галт шатааж, Хятад хүмүүс дурсгалын зорилгоор төрөвчөндөө авч явдаг болов. Ингээд Хойд Солонгосын эдийн засаг болон арт түмэн навс уналтанд орж, арт түмнийг зүгээр л өлсөөд үх гэсэнтэй адилхан болгож орхив. Ингээд 2011 он хүртэл Ким Ган-у болон түүний гэр бүл өдөрт ганц л удаа хооллож, туйлын хүнд амьдралыг туулжээ. 2011 онд Ган-угийн аав нь энэ байдлаараа байвал үнэхээр болохгүй юм байна. Аав нь Хятад яваад ажил хийгээд мөнгөтэй болоод ирье, хүлээж байгаарай гэд нууцаар Хятад руу гарсан боловч 3 сарын дараа цагдаа баригдсан байна. Тэр үед Солонгосоос Хятад руу баригдсан хүнд ямар нэгэн торгуул оноодог зүйл байхгүй байсан бөгөөд шууд л эх орносоо урвсан урвагч гэж үзээд хатуу ирүүшүүлтийг туулан эцэст нь зодуур даалгүй Ган-угийн аав амиа алдсан байна. Ингээд Ган-у аавынхаа энэ аимшигтай өхлөөс болж Хойд Солонгосын тогтолцоонд итгэл алдарч Хойд Солонгосыг жигшиж эхэлсэн. Энэ явдлаас хойш тэр эх орносоо урвсан хүний хүүхэд гэсэн нэр зүйсэн бөгөөд сургуульдаач явж чадахгүй, ажилч хийж чадахгүй маш хүнд байдалд орсон. Тэгээд ээжтэйгээ хамт эмийн ургамал түүж амьдралаа зогоодог болов. Төр засаг дэглэмдээ бүрэн урам хугарсан тэрээр ээждээ Энэ надад ямар ч ирээдүй харагдахгүй байна. Би амьдрмаар байна гэж хэлснээр зориг шулуудан 6 сарын турш орох бэлтгэлээ хангасан. Ган-угийн ээж оргох гэж байгаа хүүгээ бодон өглөө болгон нулимсаа нун уйлдаг байлаа. Ингээд 2016 онд 22 настайдаа хамт орохоор болсон найзтайгаа хамт Хятад, Лаос, Тайланд гэсэн маршрутаар явж 20 өдрийн дараа Өмнөд Солонгосын онгоцонд сууж анх удаа Хойд Солонгосоос оргож Өмнөд Солонгост маш амжилттай ирсэн. Энэ бүх хүнд хугацаанд туулах зориг өгч байсан нэг зүйл нь бидээ байнга авч явдаг байсан аавынх нь жижиг зураг байжээ.
Өмнөд Солонгос ирсний дараах түүний хамгийн том зорилго нь Хойд Солонгост үлдсэн ээжигээ Өмнөд Солонгост авчрах байв. Түүний тулд тэр маш их хэмжээний мөнгө олох хэрэгтэй. Кангу үйлдвэр, барилгын будаг, хүлэмж, ухсралц зэрэг хүнд ажлыг голдгүй хийж байгаад санамсаргүй байдлаар гар утасны дэлгүүрт борлуулагчаар ажилд орж маш сайн ажиллаж сард 4-5 сая оны орлоготой болж чадсан. Дэлгүүртээ ажиллаж байтал нэгэн нутаг нэгт хүн үйлчлүүлэхээр ирсэн байсан бөгөөд тэр хүнийх нь ээж нь Хойд Солонгосын хөлийн цэрэгтэй холбоотой зуршлагч болж таарав. Ингээд ээжигээ Хойд Солонгосоос гаргахад нь туслаач гэсэн хүсэлтийг нь зөвшөөрч ээжигээ оргуулах ажиллагааг эхэлсэн байна. Үлдсэн хамгийн том шийдвэрийг нь ээж нь л гаргах үлдсэн байлаа. Ингээд Кангу ээж рүүгээ залгаад Ээжээ, та үнэхээр Өмнөд Солонгост ирээд надтай хамт амьдрах бодол байна уу? Чи ч гэсэн мэдэж байгаа. Надад байгаа бүх зүйл минь миний хүү шүү дээ. Хизээ нэг өдөр хөгшрөөд өхнө. Тэр хүртлээр би хүүгийнхэн хажууд байж агаад өхмээр байна. Гэхдээ нь Ээжээ ойлголоо. Хүүгээ жоохон л хүлээгээрэй гэж хэлээд таныг заавал Хойд Солонгосоос 1-2 сарын дараа гаргаж аавна гэсэн амлалт өгжээ. 2019 оны 5 сарын 20-ны өдөр ээжигээ Хойд Солонгосоос гаргана гэсэн эхний шийдвэрт хүрч чадсан өдөр байлаа. Ингээд яг тэр өдөр 2019 оны 5 сард Хятадын хил дээр ээжигээ оргуулахаар хүлээж байтал тэр өдрийн үдээс хойш 3 цагийн үед гинт ээжээс нь дуудлага ирээд Ээж нь явж чадахгүй юм шиг байна. Үнэхээр дараа явж болохгүй юу? гээд яагаад явахгүй болсон шалтгаанаа хэлэлгүйгээр уцаа тасалж орхив. Кангу ээжийнхэн энэ яриаг сонсоод шалтгаан нь аав нь Хойд Солонгосоос оргосон байсан үедээ нас барсан байсан учраас тэр айднаасаа болоод оргож чадахгүй гэсэн хариултыг хэлсэн байх гэж бодсон. Түүнд бүх зүйл хэцүү санагдаж 3-4 цагийн турш хөлийн голын эргээр Хятад талын замаар маш удаан алхсан. Олон цаг алхаж бодсны эцэст Хойд Солонгос руу өөрөө шууд нэвтэрч орж ээжигээ ятгах зоригтой бөгөөд галзуу шийдвэрийг гаргасан. Түүний хамгийн түрүүний санаа зовх зүйл нь бол ээжигээ амжилттай оргуулж чадах болов уу яах бол гэсэн бодол байсан. Хэрвээ ээжигээ амжилттай оргуулад хамтдаа Өмнөд Солонгос явбал үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт орж шийтгэл авах нь тодорхой байсан болохоор түүнээс айж байсан ч түүнд ямар ч сонголт байхгүй байсан учраас ямартай ч эхлээд ээжигээ Хойд Солонгосоос гаргаж аваад түүнийхээ дараа хийсэн бүх зүйлийнхээ шийтгэлийг авъя гэж бодсон байна. Кангу эцэст нь Хятадын хилээс Солонгосын хилийг давж чадсан болов. Ингээд үдээс хойш 5-6 цагийн хооронд хил давж гол гатлах шийдвэрт хүрч аль хэсгээр гатлах вэ гэдгээ бодож байгаад төлөвлөгөө зохиосон. Хойд Солонгосын хилийн харуулын байр 100 м-ээс 150 м орчим зайтай ойр ойрхон байралтай байсан болохоор нэвтэрч ороход маш хэцүү нөхцөлтэй байсан. Хятад талаасаа эсрэг талд байгаа Хойд Солонгосын даланг аль хаваар нь давж гарах вэ гэдгийг 2 цагийн турш анхааралтай удаан ажигласан тэр оройны 7 цаг 30 минутын үед гадаа бүрэнхий болоход гадаад үнэлэх болон Солонгосын иргэний үнэлэхээ уутанд хийгээд цүнхнийхээ хамгийн доод ёроолт хийсэн. 7 цаг 30 минутын үед харуулын байрнаас 2 цэрэг гарч байгааг хараад эднэр хоол идэхээр явж байх шиг байна. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэж бодоод харуулын ээлж солигдохоос өмнө хурдан голыг гатлах хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ мэдээж хамгийн ороход боломжтой хэсэг болох усны гүйхэн гүн, эргийн өндөр нам гэсэн бүх тэр хэсгүүдийг хөлийн харуулын цэргүүд бүгд мэдэж байж таараа. Тийм болохоор тэр хэсэгтээ хяналт шалгалт улам чангаар хийдэг байж таарна. Кангу голыг гаталж хил давж гарч чадсан болов. Оройн 7 цаг 30 минутын үед Кангу голыг гатлахаар шийдэж ус гаталж эхлэхэд голоор алхаж байгаа усны чимээ сонсогдож эхэлнэ. Хятадын эрэг талд байж байхад Хойд Солонгосын голын эргийг харахад маш өндөр харагдаж байсан. Түүний гол олж харсан зүйл нь Хойд Солонгосын талын эрэг дээр байсан ууттай хогнуудыг хараад энэ ууттай хогоор дамжаад гарах нь илүү дээр гэж үзсэн байна. Ингээд 10 минут орчим хугацаа зарцуулж голыг гатлан ууттай хогнууд дээр маш зөөлнөөр гიშгээд гарч байтал гинтхэн тэнцвэр алдаж барих барьц байхгүй байсан учраас өнхрөөд унаж орхив. Нэг асуудал гарсан нь харуулууд хоол идэхээр гарсан гэж бодсон байсан боловч гинтхэн харуулын байрнаас "Хөөе, чи хэн бэ? Гараа өрөг" гэж
хэн нэгэн хашгирав, хэн нэгэн дотор байна гэдгийг тооцоолоогүй байж таарсан. Яг тэр үед бие маань хөсчгшгэл болсон. Дахиад буцаад хятад тал руу зүгтэх хэрэгтэй юу гэж хэсэгхэн бодогдсон боловч Акабу барьсан харуулын цэргүүд байсан болохоор яах ч аргагүй нөхцөл байдал үүсч цэргүүд намайг хурдан дэшээ гарч ир яагаад тийшээ буужчихсан юм гэхтэн би цагаан унгаачихад авах гээд буус юм а гэсэн чинь хурдан дэшээ гарч ир гэхтэн миний толгойд бодогдсон зүйл нь дахиж буцаж зүгтвэл буудуулж өгөх болохоор хойд солонгос тал руу гүүх үү яах уу гэж бодож яг үнэндээ маш их хайж байсан. Цүнхээ тавиад өвдөглөөд суу гэж тушаал өгөн цүнхээ тайлаад өвдгөлтөл буугаараа шууд цохиж эхэлсэн. Тэгээд цүнхийг нь сэгсэрж эхэлтэл гадаад паспорт болон солонгосын иргэний үнэлэхийг нь олоод харчихвал яана гэсэн айц төрж энд дуусах юм байна гэж бодол төрөмөгц хоёр хөлийг нь тэрж аваад унгаан зодтолж эхэлсэн. Гарт баригдсан чулуугаараа цэргийг дахин цохиж ухаан алуулж унгаагаад цүнхээ ус руу шидэж орхиод хашааг давж зүгтсэн. Гол гатлахад бүх хувцас нь орчихсон. Бас харуулын цэрэгтэй зодолдоод нүүр ам нь цус болчихсон маш амар царайтай байсан түүнийг хараад тэр хаваар явж байсан хүмүүс хаширгалдаж байсан. Ингээд тэр ямар ч гэсэн гэрлүүгөө очих хэрэгтэй гэсэн хүслээрээ амиа золиослон ээжийнхэн гэрлүү хамаг ирчээрээ гүйж эхэлсэн. 1 цаг 30 минутын турш гүйсээр ээжийнхэн гэрийн үүдэнд ирсэн боловч 1 цаг 30 минутын хугацаанд түүнийг барих онцгой байдлын ажиллагаа аль хэдийн эхэлсэн ч байж болно. Кангу гэртээ иртэл гэвч ээж нь гэртээ байх болов. Үнийг хэн ч мэдэх аргагүй. Зүрх нь маш хүчтэй цохилж ээж маань гэртээ байгаа байх гэсэн итгэлээр хаалгыг тогшино. Яг үнэндээ ээжигээ чангаар дутахыг хүссэн боловч хажуу айлууд сонсчихож магадгүй гэж бодоод зүгээр тогссон. Тэгсэн ээж маань хаалга онгойлгон гарч ирэхэд нь ээжээ би байна гэд малгайгаа тайлтал Яагаад ч юм ээж нь хүүгээ хүрээд ирэх юм шиг сансан. гэд гэртээ ороод ярилцъя гэж аяархан хэлсэн. 3 жилийн дараа гэртээ ирсэн болохоор сэтгэл дотор маань тийм ээ энэ миний гэр гэж ботход үнэхээр сайхан байсан. Дараагийн өдөр өглөөс ирээд нүдэ нээтэл ээж маань толгойг минь нилээд зөөлөн инээмсэглэж байсан да. Яг одооноос бүх зүйл эхэлнэ. Тэр ээжигээ ятгаж өмнөд солонгос руу авч явахын тулд өмнөд солонгос улс нь кинон дээрээ гардаг шиг бүх зүйл нь бодит юм а гэдгийг батлахын тулд солонгосоос гарахдаа iPhone утсан дээрээ өөрийнхөө гэрийн зураг, гэрийнхаа тэр хавийн зураг гэх мэт маш олон зураг бичлэгүүдийг авч явж ээждээ үзүүлэхэр болсон. Кангу амжилттай авч орж чадсан iPhone утсаараа хойд солонгосын гэртээ хүртэл зураг даруулаад амьдсан байлаа. Би ээждээ солонгос дахь амьдрал болон өөрийнхөө амьдардаг гэрийн зургийг бүгдийг нь үзүүлсэн боловч итгэхгүй байсан. Ээж маань хамгийн их гайхаж байсан зүйл бол хөргөч байсан. Тэгээд бас 0-ын өрөөнөөс халуун хитэн ус гардаг гэсэн чинь тэр үгэнд маань огт итгэхгүй. Төрөвч карта харуулад энд мөнгө хийж ашигладаг гэсэн чинь яаж энд мөнгө хийх юм гэж гайхаж байсан л да. Ингээд ямар тач ээжигээ ятгаж авч явах бүх аргыг хэрэгэлсэн. Кангу болон түүний ээжийг оргуулахаар туслаж байгаа зуурлагчийн яриагаар болвол Кангуг хэлээр давж орсноос хойш 2 хоногийн дараа гэрлүү нь хүн явуулаад ээжтэй нь хамт буцаад хэл давуулна гэсэн төлөвлөгөө байлаа. Тийм болохоор 2хан өдөр л гэртээ нуугдахад бүх зүйл болох байсан. Кангу гадаад паспорт, иргэний үнэлэх, дээрэс нь iPhone ус хүртэл авч хойд солонгос руу хууль бусаар орсон нь хэрвээ сайн нуугдаж чадахгүй баригдах юм бол үхэхээс өөр бараг өөр ямар ч сонголтгүй. Тэр энэ 2 хоногийн хугацаанд ээжигээ маш их ятгсан. Гэвч ээжийнх нь байр суурь ээж нь явах вэ хамаагүй ятгахнаа миний хүү буцаад яв гэж байсан ч ээжийнх нь дотор бол хүүтэйгээ зүгтах бодол мэдээж маш их байсан. Зүгээр л насаараа хамт амьдарсан газраасаа явах. Бас нөхөр нь зүгтаж байгаад алагдсан болохоор тэр бүх айдас нь ээжд нь эргэлзээ төрүүлж ясан. Эргэлж тэнэглэсний эцэст энэ нөхцөл байдал бол би явахгүй бол болохгүй. Миний хүү өгчөж мэднэ гэж бодоод сонголтгүйгээр хүүтэйгээ орохгоор болсон шийдвэр гаргалаа. Хамгийн чухал нь одоо ээж хүү хоёр хэлээр амжилттай гарах. Тэгхийн тулд хэлийн ойролцоох голыг гатлах хэрэгтэй. 2 хоног ууланд гарч нуугдаж хүлээхээр болсон тэр 2 хоногийн дараа цэрэг ирвэл ээж нь ууланд гарч ирж
Мэдээ өгөн тэр хоёр хамтдаа тэр шөнөө хөдөлгөөр ярилцаж байв. Гэтэл 2 хоног өнгөрсөн боловч зуучлагчаас ямар ч сураг байхгүй. Хойд Солонгос эмчин зуучлагтай холбогдох мэдээж ямар ч холбооны хэрэгсэл байхгүй. Хамгийн азтай зүйл нь Канууд iPhone утас байгаа. Тэгээд утсанд нь бүр Хятадын SIM карт хүртэл байсан. Хятад Солонгос хоёр хиллэж байгаа гэхээр өндөр уулан дээрээс азар Хятадын сүлжээ орж ирсэн. Тэгээд зуучлагч руу өөрөө төрүүлж залгасан байна. Байна уу? Эрен гिचээд яагаад ирэхгүй байгаа юм бэ? Чи хаан байгаа юм бэ? Гэртээ ирчээд байна. Гэртээ очиод ямар хэрэг тариад байгаа юм бэ чи? Чи арай харуулын цэргийг цогсон юм шүү дээ гэж асуулаа. Юу болсон бэ гэсэн чинь Кануг өмнөд Солонгосын тагнуулч харуулын цэргийг зодоод зүхтаажээ гэсэн суурхалт харсан байлаа. Түүнийг тагнуулч гэж үзээд орж ирсэн өдөр 5 сарын 20-оос ахуулаад 5 сарын 31-ийг хүртэл онц байдал зарласан байж Хөлийн бүсийн харуул хамгаалалтыг чангалсан байсан учраас зуучлагч ээжийнх нь гэр хүртэл ирэх боломжгүй болсон байв. 5 сарын 31-ийн хүртэл хойд Солонгосоос гарах ямар ч боломжгүй болсон тэр хүртэл сайн угтах хэрэгтэй болж тарлаа. iPhone утастайгаа хамт Powerbank хангалттай олныг авч явж байсан болохоор утасны цэнэгний тал дээр асуудал бага байсан ч хойд Солонгос Хятадын хил дээр байсан учраас илрүүлэгч антеннууд маш их байсан. Тэгэхээр удаан хугацаанд утсаар арих бол шууд илрэх магадлал өндөр. Бас хамгийн аюултай нь Хятад талаас хил орчмоороо энэ тэндгүү CCTV байршуулсан байгаа. Тийм болохоор Кану маш аюултай нөхцөл байдалд орсон гэсэн үг. Ингээд 6 сарын 5-ны өдөр зуучлагчаас дуудлага ирсэн. Оргож гарах өдрөө дахин тохиръгээд 6 сарын 8-ны өдөр ээжтэйг нь хамт оргуулан гаргана гэсэн төлөвлөгөө хэлсэн. Ингээд дахиад 3 өдрийн турш нуугдаж хүлээхээс өөр аргагүй болсон байна. Зуучлагч хэлэхдээ хөлийн цэргийнхэнд урьдчилаад хахуул маш сайн өвчгөн. Тийм болохоор ээжтэйгээ хамт 9 минут голыг гатлахад л бүх зүйл болно гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод түүний санаа тайвширлаа. Хар дарсан зүүчийг 21 хоногийг өнгөрөөж эцэст нь зүгтахаар болсон 6 сарын 8-ны өдөр болсон. Зуучлагч болон ээжтэйгээ хамт хамгаалтын байр руу болгоомжтойгоор алхаад иртэл сандралд оруулсан нөхцөл байдал үүснэ. Харуулын цэрэг гинт тохирсноосоо өөр зүйл ярьж хэллээ. Миний ээлж солигдчихсан болохоор өнөөдөр гаргаж чадахгүй юм байна гэж хэлв. Тэр үед Канугийн дотор ямар байсан бол би харуулын байр хүрээд ээжээс бага зэрэг зайгаа авч зогссон байсан л та. Харуулын цэрэг ээжэд өнөөдөр болохгүй болохоор буцаад яв гэсэн болохоор гинэт нэг л с ิจ гтэй санагдаж гэрлүүгээ буцахтаа ээжтэйгээ хамт биш 2 өөр замаар салж явхаар шийдсэн. Кану гэрийнхэн ойролцоо байдаг хамаатныхаа гэрлүү явж ээж нь гэрлүүгээ явхаар болов. Гэтэл маш том асуудал үүссэн. Юу болсон бэ гэсэн чинь Канугийн ээж нь эхлээд гэрлүүгээ яваад Кану хамаатныхаа гэрт төр байж агаад ээж дээрээ очно гэж тохирсон боловч хэн нэгэн гараа өрөг гэсэн чанга орлох туу ээжийнх нь явсан гэрийнхэн зүгээс сонсогдов. Ээжийнх нь гэр нь хамаатныхаа гэртээ маш ойрхон байсан байна. Хэрэг явдал яг яачих вэ гэсэн чинь Канугийн гэрт улсын аюулаас хамгаалах газрынхан гэрлүүгөө орж ирж байгаа ээжийг нь отож байгаад барьж авсан байж таарав. Тэр ээжийнхаа гэрийн зүг рүү хартал гарч хідэнгийн гэрэл энэ тэндгүү хөдөлж эмэгтэй хүний хашгирах хоолой сонсогдож байлаа. Гэвч ээжийнх нь гэрийн бүх газрыг нэгсэн боловч Кану гэрт нь байхгүй байж таарсан болохоор улсын аюулаас хамгаалах газрынхан Канугийн оцсон хамаатны гэрийг хүртэл орж нэгчээр болсон байна. Тэд орж ирээд манай хамаатны хүнд гэрээг чинь нэгжин гэж хэлэхэд тэр хооронд зүгээр л би паниктаж орхисон. Ганцхан хаалгатай. Би гэр дотор байсан болохоор юу ч бодолгүй зүгээр л хаалга онгоолгоод гартал гарч хідэн шууд нүд гэлбсэн. Буруу харан зүгтаж арын хашааг даваад хамаатны гэрийн арт талын уул руу хүл нүцгэн хамаг хуртаараа зүгтсэн. Харуулын цэргүүд түүнийг яаж олж ирсэн бэ гэсэн чинь тэр ууланд байх хугацаанд өмнөд Солонгост байдаг ойрын ах руугаа яриад би ингээд хойд Солонгост ирчээд байна. Надад 3-аас 4 сая вон хэрэгтэй байна. Аха та надад туслаач гэд залгсан боловч ах нь огт итгээгүй. Ингээд итгэхгүй байсан болохоор ээжигээ уул руу дуудаад тэр ахтайгаа утсаар яриулсан чинь 13 минутын турш ярьсан байсан.
Тэгээд маш удаан уцаар ярьсан байсан болохоор утасны байршлаар нь түүний бүх мэдээллийг олж авч чадсан байсан. Ингээд түүнийг хайж ирсэн тэр байлаа. 21 хоногийн турш хинч мэдгүй байгаа гэж бодож байсан тэр бүх хугацаанд аль хэдийн улсын аюулаас хамгаалах газрынхан гэрийнхэн урт талын айлын хашаанаас бүх зүйлийг харж, ажиглаж, тагнаж байсан болж таарав. Тэгж байгаад 6 сарын 8-нд ээжтэйгээ орохоор гарах гэж байсан тэр өдөр улсын аюулаас хамгаалах газрынхан хоол идэж байсан ч юм уу, өөр зүйл хийж байсан ч юм уу, ямар нэгэн шалтгааны улмаас ээж хүү хоёрыг гарахыг хараагүй байж таарад гинтхэн ээжийг нь том цүнх үрээд гэртээ ирэхэд нь хараад барьж авсан нь тэр байсан байна. Ингээд тэр өөрөө ууланд нуугдаж ээж нь цэргүүдэд баригдсан тэр одоо яах вэ? Яах ёстой юм бол гэд бодоод байж байтал гинт уулын доороос ээжийнх нь хашгирах дуу сонсогдсон. Цэргүүд ямар муухай балиар зүйл бодсон бэ гэсэн чинь ээжийнх нь зодуулж хашгирж уйлж байгаа дууг сонсоод хүүхэд нь өөрөө буугаад ирнэ гэж бодсон. Тэр үед ээжийнхээ хашгирж зодуулж байгаа дууг сонсоод түүний дотор ямар аимшигтай хэцүү байсан бол. Тэр уул бараг модгүй байсан. Нэг жижиг модны дор нуугдаж сууж байтал тэд нар ээжийг гэрийн гадаа зодох биш, уулны ёроолд чирж авчраад ууланд зодож цохиж байсан. Тэр үед ухаан санаа алдаж зүгээр л бууж очоод тэд нартай зодтолж тэмцэж байгаад өөхөх хэрэгтэй гэж бодсон л доо. Тэгээд чулуу бариад бууж очтол ээжийн дуу сонсогдсон. Тэр чинь манай хүүхэд биш. Оргодол цэрэг. Манад ороод ирэхээр нь өрөвдөөд хоол өгсөн шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Манай хүүхэд биш шүү дээ. Гэж ээж маань албаар чанга дугаар хашгирч уйж байсныг нь сонсоод би одоо ингэж ил гарлаа гэд бүгдийг нь дэлж чадахгүй шүү дээ. Би баригдах юм бол намайг мэдэж байгаа таньдаг хамаатан гэд бүх хүнд гай авчруулах болохоор хийж чадах зүйл юу ч байхгүй байсан. Надад хамгийн хэцүү байсан зүйл нь ээжигээ авч явах гэж өмнөд Солонгосоос хойд Солонгос руу орж ирээд илүү их аюултай байдалд оруулсандаа өөрийгөө зүхэж хүүгийнхэн хувьд юу ч хийж чадахгүй байсан болохоор суугаад зүгээр уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байсан. Түүний ээж нь хүүгээ зүхтаараа миний хүү гэж хашгирахын оронд тэр чинь манай хүүхэд бишээ. Зүгээр л гэртээ оруулж ийм зүйл хийсэн гэж худлаа ярьж байгаа нь хүүхдээ сонсоод хаа нэг тийшээ зүгээр л зүхтаад чимээгүй яваа гэсэн санаа хэлсэн байсан. Ээж нь баригдаад явсан болохоор нүдэнд нь харагдах зүйл үгүй. Айхч зүйл үгүй болж зүгээр л хөлийн гол хүртэл алхсан. Гол хүртэл алхтал өөрийн 5 цаг 30 минут орчим болж нар мандаж байсан бөгөөд цэргүүд эргүүлэхийн холхин эн тэндгүү алхаж байсан. Тийм болохоор голыг гатлах ямар ч аргагүй байлаа. Ингээд яах вэ гэд алхаж байтал гинтхэн хэн нэгэн түүнийг араас нь бариад авав. За ингээд баригдчихлаа гэж бодсон тэр эргээд хартал аз болж хойд Солонгос байхад нь ээжийг нь ханддаг байсан найзынх нь ээж байж таарлаа. Тэр найзынхаа ээжэд бүх болсон явдлыг яриад намайг хамаатантай маань яриулаад өгөөч гэсэн хүсэлтийг нь ээж нь зөвшөөрөөд нууцаар гэрт нь очиод хамаатныхаа хүн рүү залгасан. Гэтэл тэр хамаатных нь ярьсан яриа маш их гайхшрал цочрлыг төрүүлсэн. Улсын аюулаас хамгаалах газрынханд баригдсан ээж нь төд удалгүй суллагдсан гэв. Яг юу болсон юм бол гэсэн чинь ээжийнх нь баригдахдаа үүрсэн байсан сүнхэнд хятадын мөнгөн дэвсгэрт болон өмнөд Солонгосын гар утас байсан болохоор яаж бодсон суллагдах учиргүй нөхцөл байдал байсан боловч энэ үед ээж нь өөртөө итгэлтэйгээр ингэж ярьсан байна. Үнэн дээр бол 3 жилийн өмнө зугтаж гарсан хүүтэйгээ утсаар ярих гээд хэл хүртэл явсан. Хүүгийнхаа царайгч болтгоо харахыг хүсээд очисон боловч хойд Солонгос улсаасаа орохыг хүсээгүй болохоор буцаад гэртээ харсан гэсэн энэ үгэнд нь итгэж сулсан гэжээ. Ингээд ээжийг нь сулсан ч гэсэн Кангу өөрөө нэг цагийн өмнө ч болтугай хойд Солонгосын хилээр гарч дахин зуучлагч нартай холбогдсон ээжигээ хойд Солонгосоос гаргахаар шийдсэн. Тэр нууцаар орж ирсэн газраараа дахин буцаад гарах сонголтыг хийсэн байна. Яагаад тэр баригдах шахсан замаа дахин сонгосон бэ гэвэл нэгдүгээр нэг орж ирсэн болохоор буцах замаа сайн мэдж байсан. Мөн тэр хавийн эргээс ус руу хурдан ороход хэлбэр байсан бөгөөд гол гатлаад хятад тал руу гарахад хятадын нэгэн том хоттой ойролцоо байсан учраас хурдан таксинд суугаад явах боломж өндөр. Хэрвээ уулаар давсан байсан бол маш аюултай нөхцөл байдалтай учраж болзошгүй байсан байна.
Ийхүү ус гаталж удаан алхаж ядарч туйлсан тэр сүнхнээсээ iPhone утсаа гаргаж ирээд Солонгос байдаг ойр тойрныхоо хүмүүс рүү залган бүх учраа хэлэн тусламж хүссэн байна. Солонгост байгаа танилуд нь 10,000, 100,000, 200,000 вон гэх мэтчлэн өөрт байгаа бүх боломжоор түүнд мөнгө явуулж тэр цуглуулсан мөнгөөрөө дараагийнхаа аргыг бодож эхэлсэн. Тэр хоёр дахь удаага хойд Солонгосоос оргосон ч гэсэн түүний ээж нь хойд Солонгостоо үлдсэн. Кангу Хятадын нутг руу ормогцоо зуучлагч руу холбогдож ээж маань баригдаад суллагдсан ч дахиад аюултай байдалд орж магадгүй учраас яаж ийж агаад ээжийг маань хэл давуулж гол гатлуулад өгөөч гэж хэлтэл хахуулын мөнгө нь сайн өгчих юм бол ямар ч асуудалгүй гэсэн үгийг сонсоод түүний дотор бага зэрэг тайвширсан байлаа. Тэр дотроо Хятадд ээжигээ Хятад руу оргож гарч ирэхийг хүртэл хүлээж агаад хамт Солонгос руу явна гэсэн бодолтой байсан боловч хэрвээ Хятадд удаан хугацаагаар байх юм бол баригдах өндөр магадлалтай учраас ямар ч гэсэн би өөрөө Солонгос руу очие гэж бодоод Солонгос руу буцсан. Солонгос сайхан амьдарч байсан тэр ээжтэйгээ уулзахыг хүсэж ээжигээ санаж хойд Солонгосоос авчрахын тулд гол гаталж ам өрсөж тамаас арай гэж гарсан тэр ээжигээ аврахын тулд дахин там руу явна гэдэг үнэхээр хэн хүний хийх зүйл биш юм. Ингээд тэр Солонгосын онгоцон сууж Солонгост амжилттай ирсэн боловч түүнийг сорих адармаатай сорилтууд бас дуусаагүй байлаа. Тэр нь юу вэ гэвэл Солонгосоос ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр Хятадын хэлээр дамжиж хойд Солонгос руу орсон нь мэдээж хууль бус хэрэг. Тиймээс тэр ямар нэгэн шийтгэл хүлээх ёстой. Кангу түүнийгээ мэдэж байсан болохоор аль хэдийн сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Гэтэл гин түүрээр хэн нэгэн түүний гэрийн хонхыг дарна. Хаалгаа онгойлгоно уу? Дотор хүн байна уу? Үүрээр хэн ирдэг вүлээ гэж бодоод хаалгаа онгойлготол гадаа цагдаа нар зогсож байв. Би 6 сарын 15-нд Солонгост орж ирээд шууд дараагийн өдөр нь цагдаа нар ирж таарсан. Хойд Солонгост байхдаа 13 минутын турш уцаар ярьсан ах маань тэр өдрөөс хойш надтай холбогдож чадахгүй байсан болохоор хойд Солонгост баригдсан ч юм уу ямар нэгэн юм босон байж магадгүй гэж санаан зовоод цагдаад алга болсон гэж мэдгдсэн байсан л да. Үнэндээ би бол хойд Солонгос руу орохоос өмнө хууль бусаар нэвтэрч орвол ямар сэтгэл хүлээдэг тухай судалж 3-5 жил хоригдно гэдгээ мэдэж байсан болохоор өөрөө цагдаа дээр очиж хэрэгээ хүлээнэ гэж бодож байсан. Тийм болохоор бараг сайн зүйл болсон. Тэр анханасаа хойд Солонгос руу нэвтэрч орох ямар ч бодолгүй байсан. Ээжигээ ятгаж авч явхаар ямар ч сонголтгүйгээр орсон гэдгээ хэлсэн ч гэсэн цагдаа нар түүнийг үнэн худлаа ярьж байгаа эсхийг шалгах ёстой. Яагаад гэвэл хойд Солонгосоос тагнуулын үүрэг аваад ороод гарч ирсэн чинь билүү ямар ч мэдэх аргагүй. Тийм учраас Кангу баривчлагдан 5 сарын турш байцаалт шалгалтанд орсон байна. Кангугийн энэ үед байн хэлж байсан зүйл нь би ээжигээ л Солонгост авчих зорилготой байсан. Би одоо ч гэсэн ээжигээ авчирмаар байна гэж хэлж байлаа. 5 сарын турш мэдүүлэг шалгалтанд ороод явж байтал нэг өдөр нэгэн дуудлага ирсэн чинь ээж маань хойд Солонгосоос амжилттай гараад Таиландд ирээд хүний утас гуугаад над руу залгасан тэр байсан. Ингээд эцэст нь ээж нь Солонгост орж ирж чадсан байна. Гэвч Кангу 10 сарын турш шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хоригдож эцэст нь үнэхээр ямар нэгэн муу санаа агуулаагүй яалтчгүй нөхцөл байдал гэж үзэн шүүхийн шийдвэр нь 5 сарын 20 хялгааноос нь уг ялыг 2 жилийн тэнсэн харгалзах шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө 10 сар хоригдоод шоронгоос гараад ээжтэйгээ уулзах тэр мөч ямар байсан бэ? Ээж намайг байхгүй 10 сарын хугацаанд хоолж идэхгүй ганцаардалд ороод маш их турсан байсан. Уг нь ээжийг Солонгост ирэхээр нь хамт хөдөлцөөд дэлгүүр хийсч хүнсээ цуглуулад гэж боддог байсан боловч гав зүгээд шоронгийн хувц өмсөөд шүүхийн өмнө тийм дүр төрх харуулсан болохоор цаашдаа ээжийнхээ санааг зовоолгүй сайн сайхан амьдрах хэрэгтэй л гэж бодсон доо. Өнөөдрийн миний орчуулж хүргэсэн дугаар маань ийм нэгэн маш гоёор сайхнаар төгсөж байгаа дугаар байлаа. Кангу гээд энэ залуу маань өөрийнхөө амьдралын тухай хойд Солонгосоос яаж хэрхэн орсон тухайга ном хүртэл бэлтгэж гаргасан байлээ. За ингээд олон зүйл ярилгүйгээр өнөөдрийн дугаараа өндөрлүүлье. Та нар маань намайг дэмжиж лайк, сав дараарай. Баярлалаа. Баяртай.